Жилбэрийн хавар намарт үндэсний бичиг соёлын сэхэтнүүдийг хэвлэн нийтлэгч номын хорхоотнууд нэгд ор цугулдаг 39 дахь удаагийн номын баяр төв талбайд үргэлжилж байна. Номын баярт үндэсний мэдээллийн Монцом агентлаг хэвлэл мэдээллийн аль биесны түншээр ажиллахын зэрэгцээ өөрийн тусгай асарт уншигчдыг ухтан авдаг уламжлалтай. Энэ жилийн баярын асартаан тус агентлаг 7 хоног тутам хэвлэн гаргадаг Англи, Орос, Хятад, Япон, үндэсний Монгол хүчгийн сонин болон улир тутам хэвлэгдэн гардаг Mongolian Today сэтгүүлийн шинэхэн дугааруудыг дэлгээд байна. Монцом агентлагийн үеийн сэтгүүлч орчуулагчдад тоомчдын уран бүтээлээс бүрдэх Монголын шилдэг нийтлэл цувралын 15-22 бод соёлын гавь зүтгэлтэн сэтгүүлч судлаач Эрдэнэ их гурвалжин мэдээний машин соёлын гавь зүтгэлтэн хүмүүн бичиг соёлын ахлах редактор Элбэг Зайгийн мөр үзэж болдгүй газар тэргүүтэй ном Монгол англи хэлээрх каталог Хятад, Япон бичил тойл орчуулгын бүтээлүүдийг дэлгэжээ. Монцом агентлаг улсын гэрэл зургийн газарт ажиллаж байсан үе үеийн 40 гаруй гэрэл зургийн бүтээлийг дэлгэн багтаасан. Энэ онд тохиож байгаа Монцом агентлагийн 105 жилийн од зориулсан эмэгдсэн бүтээл юм а. 5 жилийн өмнө тохиосон тус агентлагийн 100 жилийнхоор Монголын шилдэг нийтлэл цувралын 22 ботыг үе үеийн 150 гаруй сэтгүүлч орчуулагч тоомчийн бүтээлийг дээжлэн хэвлүүлж байжээ. Үүний араас ийхүү гэрэл зурагчдынхаа бүтээлийг эмэгтгэн ном бүтээл болгон гаргасан нь энэ юм а. Агентлагийн асарт зочилсноор Монгол орны түүхэнд мөнгөрсөн ховор нандин үйл явдлын гэрэл зургуудыг сорчлон үзэж болохоос гадна Монгол хүчгийн бүтээлийг үзүүлэн уран бичигчдийн ур чадварыг сонирхох боломжтой юм а. Жилрэх тусам номын баярт оролцогчдын цар хүрээ тэлж өсвөр үе залуучуудын оролцоо нэмэгдсэн байна. Энэ удаагийн номын баярын хувьд хүүхд залуучууд чиглэсэн агуулгад онцгой анхаарал хандуулж байна. Номын соёл төвчнөд төрөмс байгууллагын дэргэдэх Libra сувд утга зохиолын агентлагаас номын соёлыг төвөх агуулга бүхий 7 номоос бүрдсэн багц номын эрхийг авч Монгол уншигч хүүхдүүдтэй уншуулахаар эрхлэн гаргаж байна. Түүнчлэн тус агентлаг Монгол зохиолчдынхоо зохиол бүтээлийг бүгд найрамдах Солонгос, Казахстан, Энэтхэг, Америк нэгдсэн улс болон олон улсын номын яармуудад танилцуулж Евразийн номын яармагт Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн аюул заны Тэнгэрийн судар Монголын нууц товчооны цохилборууд бүтээлийг сургааны орчуулгаар Монгол яруу найраг амтологыг байдгийн орчуулгаар Казахстаны уншигчдад хүргэж номын нээлттэй хийсэн байна.